За парт 2 эхэллээ. Бид нар очих газар очиод дотор байранд хоноод тэгээд өглөө нь би төрүүлсэрчээд нөгөөдөө сэрэх гэж байгаа зураглал энэ байна. Сэрэх гэж боо болно гэж. Тэгээд ямар ч бидний бас дотор байр нэлээ асуудалтай байранд хонсон. Тэрийг бодолж байгаа ойд байр өсгөөсөн. Нэгдүгээр 10 жилийн тэгээд нүүр гар энэ тэрийг явсан. Өөртөө усаа зөөлж хэрэглээд гадаа нөлд орсон. Тиймэрхүү зовлонгол яриад тах шиг юм би. Тэгээд бөөндөө босчоод төв талбай дээр нь очиж бас нөгөө рамп мапа бэлдээд тэгээд энэ залуучуудтай тэгээд өдөр шингүүл юм хөвчлөлтөд үсрээр харьяатай тэг хөвчлөлтөл өнгөрлөө. Тэгээд манай энэд бол үндэл уудахгүй ажилтай гараад байгаа. За тэгээд рамп маань хотоос ирсэн. Буулгаж байна. Бэлтгэл хвчлээ хийх гэж байна. Ойрдоо нэг юм хийгээд болж сандрах гэдэг шүү. Тэгээд бид нар бэлдэж байгаа хооронд холбооны тэргүүн маань бидэртэй зурмөр авлаа. Бидний бэлдэж байгаа Бараг болцсон уу? Гоё. Бараг болцсон уу? Цаана баланс байк гэдэг энэ нээлтийн үйл ажиллагаа хийх бүх хүмүүс зовлоо. Бидэрсэнд бас бие ялаагаад бас хөрхөн трик мэг хийцгээгээд би бас юугаар дутгаагаад бас хөрхөн классик бичлэг хийлгэж авсан. Тэгээ наа боочвол энэ хүүхэд бэкфлипер гэсэн чинь тэгээд цагтас жаагаад тэгээ хүмүүсээс ичээ байгаад хөөн болж ирсэн нэг юм хийсэн. Гэхдээ бас яг ч бэкфлип биш ээ. Би эндээс нь бас шаардаад амжилттай буцсан байхад бичлэг бол баллаа амлаа гэсээр авчихлаа. Өөртөө амжилттай буусаа бос. За бид нар заримганд очрлоо. Хүлэнгөр байсан. Заримганд ч бид нар баярлаа. Бүр заримганд очилж байна. Бүр уруулаа. Өглөө баг хүлэнгөр явж байгаа. Нээлт нь амар. Рамп мэн бэ зөвхөн өөртөө хувийн бэлтгэлийг хийгээд нөгөө усмсан авч амжааг байсан. Даяар нь нээлт эхлэхгээл байна. Тэгээд бичлэгэн дээр тавьсан. Энд бас ингээ баланс байкийн тэмцээн болох юм байна. Тэгээд манай энэ роуттэй тамирчид маань олон өдрийн бүр тэгээд манай рампын дээр хүмүүс тэгээд тэмцээн болоод сууд бид манай бас бэлтгэл хийж чадаагүй. BMX-ийн үзүүлбэр яг энэ талбай дээр болох юм байна. За нээлт эхэлж байна. Бэлнэ үү? Өргөн игүүдэн гэж байна. Бизнес үзүүлбэр манай дүүнэр үзүүлбэр. Бид нар бас зориулаад өөрсөндөө зориулаад шорт ингээ потолк гэсэн шорт гэсэн найз нэр мэрийг бичээд. Хаяа. Дэцэц хүлээсээр нэг займаг авсан. Гоёсан. Happy. Бөлөн дээр ийцэн гэж тэр. За тэгээ альбасаар төрөнд бол явж нээлт маань явсан. Нээлт альбасаар эхэлжлээ. Нөрөндөө даруулда. Яа. Сүртэн чиглэлтэй. Манай ярьдаг. Би намайг Яаж ирэх вэ? уцаа хавар юм байсан. Ондог дугуйл өөрөө тэгээд холбооны тэргүүн нээлт үнэхээр одоо төсвөр төвчээрийг шаардсан ийм гайхамшигтай спорт. Бид нар бас шууд үзүүлбэр үзүүлнэ гэж бодсон чинь дуучин үзүүлж дуулаа. Хэмжээнд гаргадаг. Маш олон одоо нэлээд хүлээж үзүүлбэр үзүүлсэн. Бас хүнд одоо эргээр тусдаг. Тэгээд магадгүй одоо энд оролцож байгаа хүүхдүүдээс цаашдаа тэг дэлхий олимпиад гарах тамирчин төрх болтгоо гэж хүсэн ёроё. Баярлалаа хаахнаа. Бас дөрөв төсөж байсан.
Цаг үзүүлбэрийн цаг эхэлсэн. Бид тэр цаана өөрөө тайлбарлагч хийгээд давхар тайлбарлагч хийгээ яасан. Яг үсэрдэг хэсэг дээр би өөр үсэрсэн. Тэгвэл мас жоохон цуглахгүйсэн. Гэтэ бид бол яг одоо бичлэгэн дээр бол яг ингэж харж байгаа. Тэр үдээс галыг хасаасаа. Бочгоноос шүү. Хүн дээр үсрэх чинь хамгийн хариуцлагатай бас эрсдэлтэй яг хүн дээр буучвал хүний бас яг хэцүү байдаг шүү. За энд би өөрийгөө флекс бичлэг хорж иж байна. За тэгээд За манайхаа амжилттай. Бидний дугуйг онж үзээд шууд онголцсон энэ хүн. Дахиад 3 аймаг байгаа. Бид нар тэгээд үзэлбэрийн амжилтад туслаа. Бас баярлалаа. Тэгээд манай тамирчин бас ярьслага өгөөд. За ингээд хамгийн бэлсэн буюу 4 настай хүүхдүүдийн уралдаан. Энэ бол тэгээд шинэлэг байсан л да. Ер нь бол хизээч өмнө дугуй ийм тэмцээнд геймиксийн очиж үзүүлж байгаагүй. Тэгээд энэ удаа бид Tour of Mongolia 25 дээр 4 аймгаар маа залуучууд бай газрынхаа хогнуудыг түүж байна. За тэгээд рэпүүдээ хураахгүй энэ хүмүүс хогоо хаяад тэр хүсэж байгаа харайж байгааг харсан залуучууд өөрсдийнхөө дугуйд хурж иж унж үзээ. Энэ нөхөр сайн наваа ганц үзүүлбэр бичлэг хийгээг баг. Өөрийнхөө зургийг авсан баг. Дугуй унж үзэх гээл яваад. За тэгээд бид нар өөрсдөө амжилттай үзүүлбэр үзүүлээгээд зургнууд авалсан. Тэр дараагийнхаа аймаг руу тэгээд явахтаа бэлдээд бүх доктор банд ярьсан байцгааж. дууссан байцгаана. Хөш. Бичлэгэн дээр битээ гэрийн гэж үздэг. Би угаас жоох хипхоп шүү. Энэ. Тэрүүсээ зүгээр суулгахгүй. Хизээч үед байхгүй. Тэгээ өнөөдөр угнэр дүүнэрээр үзүүлбэр үзүүлэхсэн чинь би өөрөө үзүүлбэр үзүүлцээ. Тэгтээ байсан. За тэгтээ би өөрийнхөө үзүүлбэр үзүүлсэн яриад тахчих байна. Тэгээ бид нар нэрээ яг явах гэсэн чинь хөдлөх цаг болоогүй. Тэгээ бид нар юу хоолунд идэг гэсэн чинь ингээд хоолны газар цайны газар хайсан чинь хоолдгүй. Тэгээд бүр захт нь очиод захихны болонд нь тэр чигтээ цайны газар өгдөг л. Тэгээ төөрөөд явж байгаа бичлэг маань. Тэгээд мацалыг өгчөөд таарсан. Тэгээ жоохон бас маазраад алиадж байгаа л явсан да эндээс. Та бод хабэ. Танаас ярилцлага авах юм ба. За би анх удаа мацалаа харж байна. Зүг байла мацалаа гэж шүү. Цаавара бикэр болчих. Дугуй хэллээ. Одоо эндээс Яг хөдлөхгүй. эндээс манай Tour of Mongolia-гийн тамирчин холын холбооны ерөнхийлөгч болон тасралт хийгээд үлээ 150 км чи хийсэн хаа тэгээ манай холбооны тэргүүн болон ерөнхий нэрийн бичигнэр зааварчлаа өгчээсэн. Тэгээ яг манай уралдах тамирчид маань англиараа зогсооцсон байсан. За ингээд дараагийн part 3 оролцоо